Анх хүйс толгой гэдэг газарт үл танигдах бичээс бүхий 3 ширхэг хөшөө байсныг нутгийн иргэд түүхчдийн сонорт хүргэжээ. Ингээд Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн цэн дахлагчтай аман зохиол судлах анги 1967 онд тухайн газарт очиж хөшөөг олсон байдаг. Уг хөшөөг хар саарлунгийн борчин чулуугаар үйлдсэн бөгөөд 154 см-ийн өндөртэй, 41 см-ийн өргөн, 15 см-ийн зузаантай, 11 мөр бүхий бичээстэй байв. Тэгэхээр энэ бичиг анх хизээ олдов, ямар замыг туулж ийн 2010-ад оны хүртэлх хугацаа туулав гэдэг тухай бас манай үзэгчдэд танилцуулах байна. Хөөс толгойн бичээсийн тухайг хэлэх тар тулвал хамааг олдсон нь бол 1972 онд мэдэгдсэн 51 жилийн өмнө. Тийм. 74 онд бол хөөс толгойг одоо чанд эгээд бол хэн шинэ хүн гэсэн 2 хүн болов. Энэ бол бас их хуучны юм байна гэж мэдэж аваад энэ тухай бол одоо шинэ хүү бол тусгай хөржиж энэ үнийг хамаг анх болов өөрөм болов хөшөөнөөс буулгасан. Эгээ буулгаж аваад бол энэ бол эртний брахам бичиг байж магадгүй гэж магадalsan энэ тухай тусгай өгүүлэл бичсэн энэ тусгай нийтлэгдсэн.